Харин гэрлэнийх очиг ердөөс олдгүй. За hi guys. Энэ бичлэгээр болохоор надад байгаа таараанууд за тэгээд ер нь хизэнээс яг ингэж тийм мэрэглэх таараагаар үзэх эдгээр сонирхолтой болсноо танил яриад тэрнээс гадна яг надад ямар таараанууд байгаа анх яаж мэрэглэжсэн гэдэг талаар ер нь ярих гэж байна. Энэ хамаагүй дээр байна. За надаа би ер нь анх 10 дугаар анги 10 дугаар ангиас эхэлж одоо мэрэг гэдэг зүйл юм сонирхолтой болж ирсэн. Тэгээд анх ер нь юм энгийн үзрээр үздэг байсан байхгүй юу? Энэ болохоор зүгээр л яг нөгөө тоглолтог энгийн үзэр. Тэгж яг намайг нэг 10 дугаар ангид гэдэг чинь ер нь бараг л хүүхэд болгон ийм үзрийн мэрэг мэддэг тийм байсан. За тэгээд энэ болохоор яг ийм зүгээр энгийн үзэр гэхдээ сүүлд бэлгэнд ирсэн зураг юм үүтэй. Алтлаг зурагтай. За тэгээд хүзрээр үзэх нь надад ер нь айгүй тухтай байдаг байсан юм аа. Яг тэгэхээр яг нэг таароо ч юм уу одоо бусад тийм мэргийн юм чинь нэг цаана нэг өөрсдийн нэг гарч ирдэг утгатай байдаг да. Тэнгүүт хүзэр чинь болохоор яг зүгээр л дүрснүүд гарч ирдэн дүрсээ тайлж уншина гэдэг чинь арай өөр. Дүрс болгон дээр арай өөр утганууд илэрхийлдэг. Тийм болохоор ер нь хүзрээр мэргэлэх нь надад илүү тухтай байдаг байхгүй юу. За тэгээд сүүлд ер нь нэг 12 дугаар анги ч юм уу 12 дугаар ангиас сүүл 1-р курстэй ер нь таараагаар үзэх сонирхолтой болсон. Тэр нь болохоор энэ хамгийн анх авч ирсэн таараа маань энэ таараа. Яг стандарт энгийн зураглууд нь бүгд яг стандарт зурагтай. Гэхдээ арай тийм юу хар бараан талтай нэлээд бараан өнгөтэй юм юмуд нөө покслгүй. За тэгээд ер нь таараагаар үзэхэд одоо нөгөө ингээ холж яхад хүзэр ундаг да миний хөрдөөс ундаг байсан аахгүй ингээд би ч ер нь хөвчлэн дандаа ингэж холдог байсан. Холтноосоо болдог гэж би өөрөө боддог байсан чинь ер нь ундаг байсан. Тэгээд сүүлд нэг одоо ингээд өөрөө судалж үзэж байгаа юм л та. Тэгээд тэрнээс одоо нөгөө дэлгэж агаад хүзэр суглах ч юм уу 3-аар татах 7-оор татах гэд тэгэж яаж агаад ер нь холих нь надад илүү амар байдаг байхгүй яг ингээд юма бодож жагаад холиод хүзэр унаад тэр нь бууж ирэх нь хамаагүй амар байдаг болохоор би өөртөөс тэгээд суглах дээр ч юм жоохон муу гэхдээ тэр чинь сайн холж байгаа суглах нь бол бас утга гарч ирдэг. За анхны таараа маань болохоор энэ байна. Нэлийн хар бараан талдаа таараанууд зурагтай таараа гэсэн. Гэхдээ энгийн оригинал яг стандартын зурагтай. За тэгээд сая 1 сарын сүүлээр би бараг захиалсан баха. Тэгээд өчигдөр очиж явж байгаа байхгүй юу? Сарын өмнө ирсэн байсан. Тэгээд өчигдөр очиж явах завдалгүй явсаар байгаад нийт 9 таараа тэгээд нэг 3 Angel Devil хүзэр тэгээд нэг Answer Deck-тэй ингээд юу захиалсан. Нийтэн солиод өмнөх яг энэ таараанаас гадна ашигладаг байсан хүзрнүүдийг ер нь болоо за таараагаар үзэж эхлэе гэд. Тэгээд одоо яг байгаа хүзрнүүд гэх юм бол надад энэс гадна зүгээр нөгөө энгийн анааштай хүзэр, доллартай хүзэр, тэгээд хулдаас хүзэр гэд ер нь нэг бараг 10-аад ийм хүзэр байгаа шүү. Тийм. Тэгээд ер нь таараагаа илүү сонирхож эхлэе гэж захиалсан байгаа. За тэгээд энэ болохоор айгүй хөөрхөн хүзэр байсан. Ийм арай өндөр юутай. Арай өндөр. Энгийн таараа ч юм болохоор ийм баггүй юу? Өндөр тэг нарийнх туранхай гэх юм уу? Ийм юутай. Хайрцагтай тэгээд угаасаа өөрөө нэлийн ийм юу урт ийм юутай. Зурагнууд нь ч гэсэн айгүй юу санагцсан надаа. Хамаагүй энийг бодвол хамаагүй өнгөлөг санагцсан. Хамгийн анх байсан тараг бодвол тэгээд өчигдөр яг энүүгээр нэг мэргэлсэн. Тэгэхэд ер нь бол гайгүй уншигдчихаар юм бэлээ. За тэгээд дараагийнх нь таараа гэх юм бол энэ. Энэ бүр үнэхээр гоё зурагтай таараа байсан. Яг нөгөө захиалсан таараануудаа л танилцуулж байгаа шүү дээ. Тэнгүүт ийм нөгөө одоо юу илүү хоёр зүрх гэх юм уу?
нэмэлт 2 үзэртэй. Энэ нь болохоор нэг нь season, нэг нь time гэсэн билүү. Тэгээ санаад байна. Time hourglass. Энэ хоёр. За тэгээд ер нь иймэрхүү зурагтай үзэр байсан. Тэгээд үзэхэд айгүй гоё байсан гэх юм уу. Тийм нэг одоо нэг баахан хар бараан юунаас ингээд гэгэл хийм ороод ирж байгаа болохоор надад нэг юм гэгэл үзрэг ус дутагдаад байсан байхгүй. За тийгээд энэ бол айгүй таалагдсан. За өчигдөр unbox хийж байгаа бичлэгээ би авсан юм а. Тэгээд таалагдах болох юм байна. За тэгээд дараагийнх нь болохоор энэ. Энэ болохоор бас айгүй хөөрхөн зурагнууд байсан. Гэхдээ жоохон тийм юу deep талдаа гэх юм уу. Зургууд нь ингийн юм шиг хэрнээ тийм юунууд нь одоо detail-үүд нь амар юм хурц шийдэлтэй байсан. Тэгэхээр энийг ер нь тийм юу үзэхтэй ч юм уу эрүүл мэндийн үзэхтэй ашиглая гэж би бодсон. Тийм би мэрэгжлийн тийм таро эксперт бол биш. Гэхдээ ер нь мэрэг ч юм уу тийм даалт ертөнд гэсэн зүйлс өөр амар дуртай. Тэрэндээ өөрөө итгэдэг болохоор гэж зоосууд хэлэлцүүлж байгаа шүү. Энэ бол надад үнэхээр таалагдсан. За одоогийн байдлаар яг таалагдсан хэдүүлээр явж байна. Би энийг харчаад надад хайрцагнаасаа таалагддаг байхгүй юу? Тэгээд олигтой байхгүй бах таа гэсэн чи энэ бүр галц байсан. Тийм гоё арай л дэндүү гоё зургтай. Дээрэс нь хүзрнийх нь юу материал нь айгүй сайн. Холиход амар юутай. Хольж болох үс материалтай байсан. За тэгээд энэний зургнууд нь бас нэлээд хөөрхөн ингэж байгаа юм болчих. Их арканы хүзрнүүд нь ерөөхдөө нэг иймэрхүү нэлээд юу зургтай. Энэ зурган дээрээ байсан болохоор Opera Taro гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр би нэг холигтой юу байхгүй тийм нэг хиттийн одоо яг нэг дээшээ харсан утга доошоо харсан утга нь ингээд нэг зэрэгцүүлээ бичсэн байдаг тийм таро байх гэж бодсон. Тэгсэн чинь тийм биш. Энэ аягүй гоё юусэн. Яг тийм таро гэх юм бол одоо энд байна зэ. Нэг дээшээ харсан доошоо харсан утгыг тайлбарлсан. Энэ хоёр бол бүр үнэхээр надад таалагдаагүй. Яагаад гэхлээр хоёулаа бүр яг ийм юутай хятад тайлбартай байгаа. Тэнгүүтээ дээш харсан утга доош харсан утга нь ингээд юун дээр хүзрэн дээр бичигдсэн. Би энэ бол үнэхээр таалагдав. Артл нь бол гоё. Артл нь actually good. Yes. Гэхдээ энэ бол ягаад ч миний сонирхлын төрлийн таро биш. Энэ бас яг адилхан зураг нь хүзрний артлын зураг нь яг ийм тэнгүүтээ бас дээрээ яг юутай саяныхтай адилхан юм хар юутай бичигдэл гэсэн. Тэгэл болоо. Энэ хоёр бол үнэхээр таалагдав. Авах байвал комментээр бичээрэй гэжнээс би энэ хоёрыг зарна шүү. За тэгээд энэ хоёрыг бас зарж болж байгаа юм. Яг тэгэхээр надад яг оригинал таро байгаа. Тэнгүүд энэ хоёр ч яг хоёулаа оригинал. Тэгээ хоёулаа бүтнээрээ байгаа. Энийг болохоор нэг зүгээр л гаднах юугийн задлалцсан. Энэ хоёрыг гаднах уутын задлалцсан. Тэрнээс их шинээрээ байгаа. Энэ хоёр бол яг бүтэн юу хайрцагтай байгаа. Энээс яг би нэгийг авч үлдэх байхаа гэж бодож байна. Яг тэгэхээр надад яг зүгээр яг ийм энгийн тэнгүүтээ ийм зурагтай эртээсээ байхгүй байхгүй. Яа саяны хараас өөр. За тэгээд энэ бүр үнэхээр илгийн таро. Илгийн ямар муухай ч гэдэг. Энэ ихтэй амар инээдтэйсэн. Үнэхээр фаны зураглалтай зэн. Judgment, King of Wands ингээд харуулж үнэхээр инээдтэй зураглалтай. Ийм зурагтай. Гэхдээ энэ аягүй бас гэгээлэг байсан надад таалагдсан. Би энийг бас яг энэ хоёр шиг байх үедээ гэж бодсон байхгүй юу. За тэгээд дараагийнх нь болохоор за ингээд ер нь энэ хоёр ингээд дөрөв. Энэ дөрөв бол угаасаа хоёр нь байгаа, хоёр нь таалагдаагүй гээд ингээд дөрөв нь болчихж байгаа. За тэгээд дараагийнх нь болохоор энэ 3 байна. Angel, Devil, Answer Deck 3. За энэ хоёр бол угаасаа ер нь таро мэрэг үздэг ч юм уу тийм шулмал арт, лоял
Тэгээ сон баяхэр сахиусыг үздэг хүмүүс ер нь л энийг бол хараад мэдж байгаа. Энийг бол би ихтэй яг ер нь сая захиалж захтал баг анхудаа харсан. Юм юу? Шууд хариулт нь гарч ирдэг. Ийм дек хүзэр байсан. Тэнгүүт энэ болохоор таалагдсан юм нь юу вэ гэхлээр одоо шууд ингэж хариултад нь байгаа гэсэн үг. Унших. Хариултуудтай. Энэ бол таалагдсан. За тэгээд Angel Devil хүзрийг ер нь би өөрөө яадаг гэсэн юм аа. Зүгээр л Angel Devil гэж судалдаг мөртлөө яадаггүй гэх юм. Хүзэр надад нэг сонирхолтой санагддаг байсан гэх юм аа. Тэгээд яг нэг юу манай найз мэргэлдэг тэнгүүт яг нэг мэргэлсэн түүхийг ингээд сонсож байгаагоот ер нь хэрэгтэй юм байна гэд тэгээд яг авсан сая захиалж авсан. За ингээд нийлээд нэг 8 таар үзэр ийм 3 юутай. Тийм тэгээд энэ юу астро чулуунуудтай яаж оруулах вэ? Ийм энэ 3-тай нийлээд нэг 48 мянга болсон юм болов уу? Нэг 50 мянга л бараг болсон. 52 мянга лөө. 52 мянга болсон юм байна. Тэнгүүт ягаад захиалсан бэ гэдг нь яг эндээс шууд харагч байгаа хгүй 52 мянга гэдэг чинь. Тэнгүүт одоо Монгол зүгээр энгийн ийм таар очил 38 өстэй гэдэг байхгүй юу? Тийм тэгэхээр бараг нэг таараны мөнгөөр ингээ 8 таар авчиж байна гэсэн. За тэгээд зураглалууд нь ч яг нэг сонирхолтой биш байх гэж бодоод яла нэг хальтал харуулаад явууллаа. За тэгээд эндээс зааж энэ 3-ыг авах хүн байвал комент хийрээ. Зүгээр шууд юугаар анзаарчээ. Каргоныхоо мөнгийг нэмээд тэгэл зарчээ. Ингээд бичлэгтийг хамтсан баярлалаа. Бай.